Хай, өнөөдөр Дубай Cherry Cookie хийх гэж байна. Тэгээд биднэрт юу хэрэгтэй вэ гэвэл Cadbury pistachio cream, какао нунтаг, гүсэн чихэр, тэгээд масал, бели. Нэг иймэрхүү юмнууд хэрэг болно. Тэгээд одоо бүгдээрээ хэлцгээе. За одоо эхлээд энэ хоёроо холиод тавьчих гэж бодож байна. Тийм учраас нэг юм тавган дотор бараг бүгдийг хийчихэд болох байх гэж бодож байна. Энэ пистачио крем юу юм бэлээ? Уяг юм бэлээ. За ингээд бүх катайфа хийгээд тэгээ одоо пистачио кремийг бас бүгдийг хийчихье. Түү. Арай өтгөн болчих хөрөгчөнд хийцэн чинь. Өчигдөр амар шинхэн байсан. Тэг хөрөгчөнд хийсний дараа бол ялцгүй жоох өтгөн болчихжээ. Гэж би одоо юу руу харуулдаг. Царайгаа биш. Энийг харуулах ёстой шүү дээ уг нь. Эхлээ энийг утгачаад дараад нь хөөсөн чихрийг хайлуулна. Тэгвэл хөөсөн чихрийг халуун дээр нь юугаараа энэ Дубайга орохгүй бол хурчих юм бол хатуу болчдөг гэж хэлээ. Халуун дээр нь гэлсгэл орох хэвээр. Энэ доторх нь ийм их үлдчихэд байна. Яах вэ? За ямар ч гэсэн энийг хутгаадах. Тэгээ энэ катайфан болохоор шууд хуурсан болохоор заавал тусад нь хуурах хэрэггүй. За одоо юу яах гэж байна? Энийг хутгачлаа. Тэгээд энэ дээр тавиад хөлдөөгчөнд хийн. Тэгээд нүр ийм нэг цаасан уут идэв штэ. Ингээд тавьчихдаг. Тэр байдгүй надад. Тэгээд бид ялгааруудаар харуулад артлын скотчтууд цэцсэн байгаа. Тэгээд хөлдөөгчөнд хийн. Тэгээд одоо бүгдээр энийг хутгах. Ингээд бүр хилцгөөе. Энэ сэм бүр хилэгдэх нүү. Үзэдэх юм. Ямар хэмжээтэй байвал зүгээр юм лөө. Сайн мэдэхгүй байна. Бутраад энэ хитрхийх крем хитрхийх болсон чинь бутраад байгаа юм лөө. Жохон бутраад байна. За амжилттай болохын төлөө. Уул нүг грамлаад юу идэм блэ 22 грамм лөө 20 грамм болгоод бүрэн хийлт юм билээ. Би бол зөв мэдрэмжээрээ бүрэн хийлж байгаа. Сайн барьцалдахгүй байна. Юу ячаад бутраад байна. Крем хитрхийх болсон юм лөө. Гэтэ крем их тусмаа ямар гоё амттай болт юм билээ. Тэгвэл бол нэг юм хуурай байхаар амар муухай амтгүй. Пистач нь багдчихаар ер нь тэгэл амтгүй болчт юм билээ. Арай гэж бүрэн хэлэг болчлоо. Хэдэн сэрхэг бүрэн гарсан. Яг 2 3 4 5 6 7 8 9 10 12 сэрхэг. Тэгэд ийм амар муухай болт юм энэ. Энийн оронд заримны бүрэн хийж чаддаг юм дээ шүү дээ. Тэрийг аваад ингэ бүрэн хэлсэн дэр юм. Одоо энэ хөрөгчөнд юм уу хөлтөгчөнд юм уу 10-аас 15 минут байлгана гэсэн. Барьцалдуулаад тэр хоорондоо хөөсөн чихрээ утгана. За одоо масла хийчихин. Тэгээд дээрэс нь юу вэ?
маршмеллоу хийн. Олон жилийн дунджаас үзэхэд маршмеллоуга 50-аас 60% болгохгүй бол яадаг гэж үлээ хатуулцдаг гэсэн. Би энэ бас бичлэг үзээд хийгээд байгаа. My other flavorings, some milk powder, a couple tablespoons, and all those in. It smells great. It smells like hot chocolate. It's going to be the dough. It's going to be outside of our cookies. Какао powder хийн. Яна ямар амар юм бэ? Ягаад шүү. Филдчихвээ гэхээс ягаад шүү. Энэ хөөсөн чихэр тэр амар их филддэг гэсэн. Тийм учраас болгоомжтой байх хэрэгтэй. Энэ готгох бүр ёо амар хэцүү юм байна хөөе. Готгох гэж өстө бүр халаан болт юм байна. Тэр галын хунтраач та. Йой. Нэг л сонирн болоодох юм минийх. Нэг л ёо гар өвдөд. Нэг л маш аимшигтэй сонирн болоод байхад чинь ямар сони юм бэ? Бити гуйж байна. Бити фейл дээрээ. Фейлдэж л болохгүй. Какао powder нэммэр ч юм уу. Яа юу хэлтэй юм бүр. За энийг яагаад гэвэл нэг добэ чиг гөрхи хийчихсэн болсон юм байна. Дахиад суулгахад салгаж авч яагаад яа мэдсэн юм хэлсэн. Ис танашка. Нэг хаа гэвэл би хацаа хэлээд хийсэн. 나중에 이렇게 말을 다시요. 여기 제일 이거예요. 이거 어쩌었지? 이렇게 기술 좋잖아. 아니 저기 봤다. 이거 이렇게 거기서 이렇게 좀 무슨 좀 하시네. 야 이제 왜? 내가 좀 king. 나 이제 이거 이거 이제 응. 미쳤다. 되게 그렇게 되겠지. 자, 이제 뭐 어쩌었어? 이거 Chia cho ra đi. Đấy, không sao. Chia kêu kêu.
За арай гэж зовсны эцэст нэг юм боллоо. Яа, энэ бүр хамгийн хэцүү энэ хөөсөн чихэр юм байна. Тэгэд амар хөөсөн чихэр үлдчихлээ. Энэгээр бүр заваарсан юм болчлаа. Какаонд бутгаал. Йой. Арай гэж зовсны эцэст дубай шоколадаас илүү хэцүү юм байна. За одоо энэ бүгдээ хайчлаад доторхыг харцгаая. Онх. Тэн иймэрхүү болсон байна. Дамсч үз. Амар гоё болсон юм заяа. Гэхдээ гадна тал нь жоохон хатуу болчих. Хөөсөн чихэр нь цэжлэхэд жоохон хатуу болчих. Нэр. Oh,